За энэ удаа би жирэмсэн болон хөхөөлөгчүүдийн зохистой хоолтын тухай яриа. За жирэмсэн эхчүүдийн зохистой хоолт нь бол жирэмсэн эхийн төдийгүй ургийн хэвийн өсөлт боожилт цаашлаад эрүүл нэрээ төрөхөд бол маш чухал хэрэгтэй байдаг. За зохистой хооллол гэдэг бол өөр ямар нэгэн шин төрлийн хоол хэрэглэх биш, идж байгаа 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ олон нэр төрлийн болгож хэрэглэх, тохирсон хэмжээгээр, тохирсон цагт, тохирсон найрлагатай идэхийг бол хэлж байгаамаа. За жирэмсэн үед бол ээжийн буруу хооллолтоос үүдэлтэй урагт бол ямар нэгэн буруу хооллолтоос үүдэлтэй өвчнгүүд бас гардаг. Энэ нь бол дутуу ясны хөгжилтэй хүүхэд төрөх, чихрийн хашлтай хүүхэд төрөх гэх мэт олон суурь юмнууд байдаг. За жирэмсэн үед бол А амин дэм, С амин дэм, фолиин хүчил, за төмөр, кальц, цайр, йод зэрэг хүнсний бүтээгдэхүүн ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх сайн. За А амин дэм бол өндөг, улаан шаргал өнгийн ногоо, элэг зэрэгтэх байна. С амин дэм бол бүх шин жимс, шин ногоонуудад илбэг байдаг. За төмөр бол махан бүтээгдэхүүн болон өндөгт их авир агуулгадана. За йод бол далайн гаралтай бүх хүнсний бүтээгдэхүүн болон загас йодчуулсан давсаар бас ядах хэрэгцээг хангаж болно. Жирэмсний эхний хагаст бол хэвийн үе давхилчлаг дээрээ нэмэх нь 150 ккал-члаг. Хоёрдугаар хагаст нь бол хэвийн үе давхилчлаг дээр 300 ккал нэмж авах нь бол илүү тохиромжтой байдаг. За жирэмсний сүүлийн хагаст бол ургийн ясны хөгжил явагддаг учраас кальци баялаг бүтээгдэхүүнийг бол түлхүү хэрэглэх шаардлагатай байдаг. Энд бол сүүс өн бүтээгдэхүүн, бүх төрлийн буурцэг дурмал, дүүпүү зэрэг орж байгаамаа. За жирэмсний үед бол төрөл бүрийн цус багдалт, жирэмсний үеийн хордлого, өтгөн хатах, даралт ихсэх, чихрийн шижин, ходоод бөөрний зэрэг олон хүндрэлүүд гардаг. Энэ үед нь бол тухайн яг ямар хүндрэл илүү их илэрч байна вэ гэдгээс шалтгаалаад өргөнцөөр бас хоолны сонголтыг өргөнцөөр тохируулан хэрэгжилж болно. За хөхүүл үед бол жирэмсэн ээжүүд маань бол аль болохоор хөхнийхөө сүг их байлгах чиглэлийн хоолыг бол түлхүү хэрэгжилж явах хэрэгтэй. Энд бол нэгдүгээр хамгийн гол нь бол уух шингэний хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. За дараа нь болохоор уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн, А, С-гээр баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэнэ. Мөн бол далайн замаг, мөөг, алоо идэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглүүл илүү их тохиромжтой байдаг. За жирэмсэн эхийн хооллолтоос бол нэраа хүүхдэд очиж байгаа шимт хичээлийн байдал ихвчлэн шалтгаалдаг учраас жирэмсэн ээжийн хооллолт нь бол цаашлаад тэр нэраа хүүхдийн хооллох, дадал хэм маягт нөлөөлдөг учраас бол эхнээс нь маш зохистой зөв хооллож хэвших нь бол их чухал байдаг. За жирэмсэн эхчүүдэд бас хориглох бүтээгдэхүүн гэж байдаг. Энд бол арх болон согт урлах ундаа кофеин агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд, кофе, өтгөн цай, шоколад. За дээрэс нь бол тамхины хэрэглээ эдрийг бол хориглох хэрэгтэй байдаг. Энэ нь бол ургийн хөгжилд бол маш муугар нөлөөлдөг учраас аль болохоор хэрэглэхгүй байх хэрэгтэй байдаг.